Зүүн эргэхийг хоригдсон шийдвэрээ цуцлаа хэмээн нийслэлийн захиргаанаас сэтгүүлчдэд сонирдуулж гийгүүллээ. Гэхдээ бас ч болоогүй. Өнөөдөртөө та нар түгжрэлдэж, бахиралдаж, стресстэд байж л бай. Цуцалсан шийдвэр маань маргаад өглөө 6 цагаас хэрэгжиж эхэлнэ. Хэмээн даажиг нь хаваас мартсангүй. Ард түмнээ зовж, зүдэрч, уурлаж, бухимдаж байхыг харж кайф авдаг гаж донтон шиг л байна да. Тэр Батболд. Уг харавл нь малын эмчим гинлээлтэй. Нохоонд спэй 50 гэгчлэн донгосон нөхдүүдийн нэг. Төсөөлөн бодвос нэг муу эмчирхүү мэрэгжил эзэмсэн ухаантайлын бол уур, стресс, бухимдал гэчим хүний эрүүл мэндийг хэрхэн сүйдэлдгийг мэддэйгэл хүн. Энэ олон хоног иргэдийнхээ эрүүл мэндээр туршилт хийж, албан ажил эрүүл мэнд бүхэл ямиг нь гацаад сүйтгэж нурааж хайсныхаа дараагаар хэвнэг маргааш өглөөний 6 цагаас зүүн эргэцгээж болно. Өнөөдөртөө ингээд байж л бай. Хэмээн доромжллоо. Ингээнээр бодоход энэ хүн гаж донтой. Асар олон хүн зэрэг стресстэйж уур бухимдлаа баран зовж зүдэрч байгааг харж дур тавилаа л да саяын энэ хэд хоногт. Тэр нөгөө зүүн эргийг хориглох шийдвэртээ зарцуулсан 900 сая төгрөг инээ тэрийг хэлээг байна. Зүгээр л хотын майргаа гарцаагүй гаж донтой юм байна. Тийм биш юм бол нэгэнтэл шийдвэрээ цуцалж байгаа юм хойно 1 минутын өмнө гисэн уус амтныг амраа марсан да. Тэгээгүй бодоход тэрбэр гүйцэд дур хамаагүй байгаа ажээ. Me